чи ажиллаж байгаа юм уу яг гингүүд яа I paid for this. Өөр ажил байхгүй авсан bye. Нэг л юм буруу хэлчих юм бол хэдэн сарын дараа та нар тэгж хэлсэн биз дээ. Тийм учраас бид нар ийм санаа гаргасан. Hi. За, L'Oreal дарсан түүхийнхаа үргэлжлүүлэх part 2. Тэгэхээр ерөнхийдөө ингээд хадлагын оюутнаасаа яаж campaign and content manager тэ ингээд бүх урт хугацааны ажилтан болсон талаараа ярина. Гэхдээ тэрнээс өмнө нь яг campaign and content гэж ямар ажил байдаг вэ гэж шууд эхлээд танилцуулсан нь илүү дээр байх гэж бодож байна. Яагаад гэвэл ямар ажил хийдэг байсныг мэдэхгүй ингээд яаж авснаа яриад ах юм бол бас жоохон hard to understand гэж магадгүй. Ингүүд миний хийсэн ажил нь CNC manager буюу campaign and content manager гэдэг ийм нэртэй одоо ажил байгаа. Тэнгүүд campaign and content гэд бодонгуудаа айгүй бол хүмүүсийн сэтгэлгээнд эсвэл Монголд ч юм уу ер нь бол гадаадд ч гэсэн хүмүүс бодох нэ Instagram дээр тэ одоо ямар хуу контентууд хийдэг үү, Reels Center гэдгийг хийдэг гэж боддог юм шиг байгаа. Тэнгүүд тэрнээс жоохон өөр. Яг хоо тэр тал дээр ингээд жоохон бага хэсгээр ингээд ерөнхийдөө нөлөө оруулдаг. Гэхдээ яг миний хийдэг ажил маань ерөнхийдөө илүү branded content буюу яг ингээд брендинг ингээд тэ үүсгэх байгууллага ингээд тогтолцоог ингээд стери доктортой явуулахад одоо тохиромжтой тиймэрхүү зар сурталчилгаанууд гаргадаг ажиллаа гэсэн үг. Тэгээ амархнаар тайлбарлах гэж заяа. Тэнгүүд L'Oreal дотор ингээд зөндөө ингээд брэндүүд байгаа. Тэр талаараа бас specific богино хэмжээний бичлэг оруулсан дээр гэж бодсон. Яагаад гэвэл зарим хүмүүс L'Oreal гэж бодонгууд L'Oreal Paris гэдэг брендийг шууд толгоонд нь ордог юм шиг санагдсан. Тийм учраас specific видео тэнд орох байх. Тэнгүүд одоо ингээд L'Oreal дотор ингээд олон брэндүүд байгаа гэж ярьсан шүү дээ. Тэнгүүд тэрний нэг брэндэд нь би ажилладаг байлаа гэж бодоход дотор нь ингээд зөндөө олон хилцүүд байгаа. Тэнгүүд тэр дотроо хамгийн том одоо responsible том ажлыг хариуцдаг газар нь гэх юм бол DMI буюу International Development Marketing гэдэг байдаг. Тэнгүүд тэр нь миний хийдэг байсан ажил. Тэнгүүд DMI дотроо ч гэсэн ингээд олон хилцүүд байгаа. Ингээд communication-ыг хариуцсан хүн гэж байгаа, product development-ыг хариуцсан хүн гэж байгаа, campaign and content гэдэг миний хийж байгааг хариуцсан хүн гэж байгаа. Тэнгүүтээ sustainability тэ одоо дахин боловсруулах тэгэл айгуу тийм science-y тиймэрхүү юмыг хариуцдаг хүмүүс гэж байгаа. Тэгэл e-commerce-ыг хариуцдаг хүмүүс гэж бас байгаа. Тэгэл юу нээр тийм олон жижиг хилцүүдтэй. Тэгээд энэ DMI буюу International Development Marketing-а танилцуулах юм бол ерөнхийдөө айгуу амархнаар бодоход жишээ нь миний ажид энэ chips энэ заяа. Тэнгүүд энийг манай product development багийнхан бүтээдэг. Тэ? Одоо packaging design-ыг гаргана. Одоо эндээ улаан өнгөтэй, эндээ orange өнгөтэй, ийм бичигтэй гэдэг. Энийг манай product development буюу бүтээгдэхүүний development баг гаргаж байгаа. Ингээд дизайныг гаргаад quite creative тэ ингээд ерөнхийдөө creative ажил хийгээд тэрнийхээ хажуугаар яг таны уншдаг шиг одоо ямар хуу ingredient ордгоо, яаж ашиглах уу, тэгээ доторх бүтцтэй одоо жишээ нь шампунь байлаа гэхэд шампуны доторх одоо формулагийг яаж гаргахгүй, үнэртэй усын ямар хуу үнэртэй байлгахгүй, ямар хуу бенефиттэй одоо ямар хуу одоо үсэнд чинь сайн чанарын юу авчрахыг талаар манай product development team-ийнхэн ажилдаг. Ганцаараа угаасаа өөртөө ажиллахгүй шүү дээ. Тэнгүүд лабораторитой хамт ажиллан formulation хийхин тулд тэнгүүд creative agency-тэй эднийгээ ингээд бий болгох гээд дизайныг бий болгох гээд packaging-ийн яарна. Тэгэхэд айгуу тийм олон хүмүүстэй ажилладаг ажил байдаг. Би бас тальт хийж байсан. 4-5 сарын хугацаанд хийж байсан. CDD гэдээ ярьсан шиг түр хугацааны ажилтнаа product development-оор би хийж байсан. Тэнгүүдээ product development-ийн хажууд ингээд hand to hand гэдэг яг ингээд гар гараасаа барилдсан ажилдаг хүмүүс нь болохоор campaign and content буюу миний хийдэг ажил. Одоо миний хамгийн олон жил хийсэн ажил маань. Тэнгүүд энэ одоо бүтээгдэхүүнийг манай product development надад өгөөд за бид нар ийм одоо бүтээгдэхүүн бий болгох гэж байна тий. Энэ одоо эх жилийн одоо 6 сард ингээд гарч ирнэ. Одоо дэлгүүрт тодтолцоологдана. Тэгээд за benefit-тэй өсөй бүр амар гэлэлцүүлдэг. Тий ингээд гадаа бороо орсон ч гэсэн ингээд нөгөө яг штэ ус босоод ингээд өнгөлдөггүй юу тийм юм монголоор ингээд арзайлгадаггүй тий уснаас болоод тий ингээд humidity-нээс болоод ингэдэггүй resistant гэдэг надад өглөө гэж бодонгууд би тэр бүх мэдээллийг аваад ингээд сайн судлаад өөрөө сайн ойлгоод ийм юм байна, тийм юм байна. Иймэрхүү directionтэй campaignтэй ингээд зар сурталчилгаа бүтээвэл
дөхөм юм байна гэдэг нэг тийм юм а жоохон жижигхэн суурай ингээд крак хийчих юм бол ингээд олчих юм бол бид нар агентлагтаа creative agency гэдэг одоо publicist байдаг. Тэнгүүтээ дэлхийн нэгд мэгт байдаг баг шүү бас. Тэнгүүтээ тэр агентлагтайгаа ажилладаг. Тэнгүүтээ тэр агентлагтаа би ингээд brief өгдөг гэсэн үг. Тэгээд тэр brief-ын ч гэсэн нэг амархан зүгээр. За ийм бүтээгдэхүүн байна. Энийгээ тэгэрээ гэж бас болдоггүй. Бас амар political заяа. Хэрвээ би нэг л юм буруу хэлчих юм бол хэдэн сарын дараа та нар тэгж хэлсэн биз дээ. Тийм учраас бид нар ийм санаа гаргасан гэд айгүй нэг тийм жоохон fight үүсгэх магадлалтай заримдаа гэхдээ not everyone. Тэнгүүд brief-ээ сайн бэлддэг байх хэвээр. Тэгэл бэлдээл тэгснийхаа дараа тэр big idea back and forth зөндөө хэдэн сар явт юм а. Тэгснийхаа дараа ингээд approved болох юм бол зураг авалтанд бэлдэж эхэлнэ. Зураг авалтанд бэлдэж эхлэхийн тулд модель хайн, стилисттэй хайн, photographer хайн, director хайн, video director тэ одоо DP тэ ерөнхийдөө бүх хүмүүсээ хайн, hair stylist хайн, makeup artist гэдэг ерөнхийдөө бүх хүмүүсээ хайн. Гэхдээ ийм том зураг авалт буюу одоо TV digital зураг авалтан дээр болохоор манай агентлаг publicist agency хариуцдаг. Тэгэхээр надад аюу амар би ингээл байнгын вебсайт ороод хэнийг ажилд авах вэ гэж хаахгүй. Тийм учраас манай publicist санал болгодог. За ийм профайлууд байна. Та нарт аль нь таалагдж байна. Тэнгүүд бид нар ингээл treatment-үүдийн үзэл, профайлуудын үзэл, энэ дайггүй байна, энэ юм байна гэд яг тохирсон кампайн дотроо тохирсон хүмүүсээ шилж авдаг гэсэн үг. Тэнгүүд кампайн болгон өөрөөр хүмүүстэй ажиллах тийм боломжтой. Тэгээл одоо зураг авалтанд оролцсон. Энэ жилийн 4 сард би Португал явсан. Португалд ийм нэг буржгар усны advertisement хийсэн. Тэнгүүд хальт sneak peek ийшээ тавьчих. Өмнө жилийн 11 сард би бас хамгийн дуртай сурчлагаа хийсэн. Тэр нь болохоор Бангкок хотод байсан. Тэгээд бас зураг хөрөг ингээд оруулъя. Энэ зураг авалт болохоор айгүй intense байсан. Айгүй чанга зураг авалт байсан. Яа тэгвэл цагийн зөрүүтэй те Францаас би Бангкок руу нисэн. Тэгвэл Бангкокт нөгөө нэг human labor тэ одоо хүний хүч юм. Үгүй human labor тэрийг ингээд орчуулад хэлчихээ. За human labor-ийн өртгөн баг тэгэнгүүт урт цагаар ажиллаж болдог. Франц жишээ нь одоо 8 цагаас студио хаах юм бол хаах ёстой. 10 минут ингээд хоцороод бид нар ингээд нэг дахиад зураг авчий гэх юм бол бид нар 10k 20k евро төлөх ёстой. Тэнгүүд айгу үнэтэй. Тэнгүүд Бангкокт тэр нь амар хямдхан дуу учраас бид нар амар олон цагаар ажилласан. Өглөө 6 цагаас call timeтай тэнгүүтээ оройны заримдаа 10 гээд дуустдаг. Тэнгүүд хамгийн сүүлийн өдөр маань миний digital set маань хамгийн сүүлийнх байсан учраас бүр 1 цаг 30 минутад дууссан гэж бод. Тэгээ маргааш өглөө нислэгтэй би бүр яг өөхөх хичээсэн. Гэтэ яхаа угаасаа ингээд 4 билүү 5 өдрийн зураг авалт тэнгүү жоохон intense байдаг юм байлээ. Гэтэ яхаа нөгөө нэг intense гэж байгаа бас утганы учир нь болохоор ингээд удаан цагаар бас гол нь биш. Зураг авалтынхаа хажуугаар би бас мэйлээ ингээд шалгах хэвээр, мэйлээ бичих хэвээр хүн ингээд urgent юм асуух юм бол дараа ингээд амар multitask хийж байгаа байхгүй юу ерөнхийдөө. Тэгэхээр жоохон mentally жоохон exhausting байх их магадлалтай байдаг. Тэгээ яг хөө тэр өнгөрсөн. Гэтэ хамгийн азар яг зураг авалт өмнө эхлэхээс өмнө найзуудтайгаа хэд хоног хамт аялсан учраас айгүй happy байсан. Ирчүүчийг найзуудаас арсан манай 2 найз Тайванаас Таиланд руу намайг visit хийж ирсэн. Тэгэхээр айгүй cute байсан. Тэгээд нэг ойлгох гэж чухал зүйл болохоор international development marketing гэдэг ярангуудаа олон улсыг ингээ хариуцдаг ажил байгаад байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бол тэгээд жишээгээр ярих юм бол би ингээд Европ болон Америкийг хариуцдаг. Азийг бол хариуцдаггүй. Яагаад гэвэл Азийн companion content manager нь Сингапурт based хийсэн байдаг. Тэгэхээр би бол биш. Тэнгүүд одоо жишээ нь манай брендийн гаргаж байгаа зар сурчлагаануудаа бид нэг амар өөртөндөө happy байгаад тэ ингээд deliver буюу ингээд internal web
website. Тэрэн лүгээ ингээд deliver хийх юм бол манай drive country-нууд буюу одоо France, Spain, Герман, Америк энтергээл одоо Европын бүх улсууд болон Америкт тэр хүмүүс маань миний хийсэн зар сурталчилгааг аваад local болгодог. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэнгүүт Франц жишээ нь байлаа гэхэд миний зур сурталчилгаа давангуудаа Францын багийнхан орчуулга хийн. Тэгээ ерөнхийдөө бүх юм ингээд янзлаад local болгоод ерөнхийдөө бол цацдаг зурагтаар цацсан, YouTube-ээр цацсан гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө том ажил гэж байгаа нь яг ийм байхгүй яа. Тэгвэл одоо бүх улсууд биднээс жоохон dependent те биднээс жоохон хамааралтай байдаг. Бидний хийж байгаа ингээд advertisement өөрийнхөө улсуудаа ингээд support хийх учраас. Гэхдээ угаасаа зөвхөн бидний хийж байгаа контент дээр rely хийж болохгүй яагаад гэвэл local relevancy буюу те Франц хүмүүс зориулсан контентуудаа тэдээс өөртөө хийх ёстой. Гэхдээ generic advertisement болохоор биднээс аваад зургатаа цацаад YouTube-аар цацаад хийдэг гэсэн үг. Энэ бол зөвхөн нэг хэсэг нь. Тэнгүүтээ e-commerce гэж байгаа те одоо Amazon дээр ямар хуу зураг хүргэнүүд гаргах уу, бичлэг гаргах уу гэд. Энийг болохоор e-commerce-ийн багтайгаа хамтарч хийдэг. Гэхдээ бичлэгийг нь болохоор би хариуцж хийдэг. Одоо жишээ нь амар specific product ингээд зарлаа гэж бодонгууд тэрийг яаж үсэндээ хийх үү, эсвэл арсных байдлаа хийж яаж apply хийх үү ч юм уу те ингээд заримдаа бид нар яаж ашиглахаа мэдэхгүй байгаад байдаг шүү дээ зарим продуктууд, зарим бүтээгдэхүүнүүдийг. Тэнгүүд тэрийн туслахаар юм шийдвэр гаргасан амархан tutorial видео ерөнхийдөө хийдэг гэсэн үг. Ингүүтээ бас communication team буюу одоо өөр юм communication багтай байдаг. Тэнгүүтээ тэднэртэйгээ хамтраад бас event зохиодог те. Тэгээд би болохоор илүү DMI буюу тэр энэ content site-тай учраас энэ хүмүүс e-commerce communication team надаас хамааралтай байдаг гэсэн үг. Бидний одоо би болон миний менежерийн team гэж хэлээгүй зүйлийг хийх юм бол ерөнхийдөө politically асуудал үүснэ гэсэн үг. Ерөнхийдөө бол бид нар ингээд заавал final go гэдэг юмыг өгөх ерөнхийдөө бол албатай. Гэхдээ ингээд бүр 100% ингээд hand in hand бол ажиллах албагүй те ингээд та цаадуулж ингээд ажиллаж ажиллаад хиймээ хийжснээ дараа бид нар ийм хиймээрэн та нар юу гэж бодож байна дараараа гингүүд бид нар энийг нэрээ ингэрээд яагаад гэвэл манай брэнд нь ийм учраас энэ зүйлээ мартаж болохгүй шүү те historically ийм учраас болохгүй гэдэг нэг тиймэрхүү инсайтуудыг бид нар өгдөг. Тэгэл угаасаа тэд нар specialized хүмүүс учраас тэр тал дээр өөртөө детальчлах ажлаа өөртөө хийдэг. Гэтэ бид нар нэг тийм брэнд имижийг хариуцаад ерөнхийдөө бол өгдөг. Өмнө нэг дадлагын оюутнаараа ямар хөө ажил хийдэг байснаа бас ярий заяа. Тэнгүүд угаасаа дадлагын оюутан байхдаа яг одоогийн хийж байгаа шиг ингээл том зураг авалтанд яваал Бангкок, Мексико энэ төрлөө явж болохгүй шүү дээ. Яг үнтэй те Португал энэ төр. Тэнгүүд яг миний хийдэг байсан ажил болохоор ихэнхдээ e-commerce хариуцдаг байсан. E-commerce, website тэгээд digital content ерөнхийдөө хариуцдаг байсан. Тэнгүүд e-commerce гингүүд Amazon Европ болон Америкт айгу том штэ. Тэнгүүд Amazon дээр бүтээгдэхүүнээ танилцуулах юм 5 юм уу 6 зураг бүтээдэг. 5-аас ерөнхийдөө 10-ийн хооронд бүтээдэг. Гэтэ 6 нь болохоор mandatory те заавал оруулах хэрэгтэй гэсэн 6 зураг байдаг. Тэгээд бас бичлэг гэж түрүү ярьсан. Тэнгүүтээ тэднээсээ би ихэнхдээ бүтээдэг байсан. Угаасаа дарагтайгаа хамт ажиллаж байгаа. Гэхдээ ихэнхдээ ингээд зураг авалтанд би өөрөө ингээд brief бэлдээд за иймэрхүү backgroundтай байвал яаж ингэж тэгж ингээл дарагтай үзүүлэл манай дарга таалах юм бол за тгий гээл. Тэнгүүд зураг авалтан дээр дарагтайгаа очдог. Тэнгүүд L'Oréal дотор жижигхэн студио өөрсдийнх нь студио байдаг. Тэр нь айгүй амар зүгээр e-commerce контент хийхэд айгүй амар. Тэгм тийшээгээ хамаг авчраал бүтээгдэхүүнээ авчраал модельээ олоод дараараа гэдэг юм хийдэл хийдэг байсан. E-commerce дээр болохоор ихэнх юм өөрөө хариуцна. Тэнгүүд модель хэрэгтэй бол моделөө өөрөө хайн, тэ вебсайтнаас хаагаал гол нь угаасаа моделууд яг чиний брэндтэй тохирох хэвээр, насан тохирох хэвээр, царай зүс, ethnicity тэ одоо айл улсаас гарсгаалттай бас тохирох хэвээр энэ төргээл тэрийгээ ингээл олон makeup artist өөрөө олон hairdresser өөртөө олон. Тэгээ яг ихэндээ хэцүү байж байгаа сүүл рүүгээ яг
дуртай хүмүүс олчингууд яг тэр хүмүүсээ бүгэлдэг болчдөг. Тэгэл тэр үедээ анх дадлага оюутан байхдаа тий менежер аппрув хийлэгдэг. Гэтэ би ингээл амар happy вебсайт руу ороод энэ модель айгүй хоббитэй ингээд модель сонгодог байсан. Угаасаа айгүй анх хийхэд айгүй сонирхолтой ажил байгаа тий. Хүнийг би өөрөө сонгох юм боломжтой байна гэхээр те тэнгууд ингээл таалагдсан хүмүүсээс шилээл би менежертэй үзүүлээд тэнгууд манай менежер тэр хүмүүсээс сонгоод за энэ хүнийг авчиръя гэл тэгээд ерөнхийдөө бол зураг авалтаа бүтээдэг байсан. Тэгээл ерөнхийдөө бол тиймэрхүү одоо зураг авалтууд бол дадлагын оюутан байхдаа нэлээд хийсэн шүү. Жижигхэн стилтэй ингээд бичлэг болон ингээд стил фототой ингээд зураг ингээд зөндөө авсан ингээд харуулчих. Тэгэнгүүтээ хажуугаар нь угаасаа бас том зураг авалтууданд айгүй азтай явж байсан. За яг хөө тэгээд нэг тиймэрхүү ажил ерөнхийдөө бол хийдэг байсан. Тэгээл айгүй ерөнхийдөө бол ажилдаа би бүр амар дууралж исэн. Анх ингээд дадлагын оюутнаа яг тийм ажил хийчээд яг би бүр зүгээр за энэ миний л яг амьдралдаа хийж үзмээр байгаа ажил маань юм байна те ерөнхийдөө яг миний dream ажил байгаад байгаа аахгүй яа тэгвэл зураг хөрөлтөнд оролцож байгаа. Тийм ингээд artistic direction маягийн юм хийчихэж байгаа юм. Тэгэл ингээд айгу тийм зураг хөрөх судалдаг, бичлэг энэ төр судалдаг. Тэ ингээд тренд энэ төр айгу судалдаг. Тэрнийхээ хажуугаар яг ингээд гоё юм ин олоод тэ ингээд хольж молоод creative idea өөртөө гаргаад бүтээгээд хүмүүст хүргэнэ гэхээр би бүр ингээд ваа энэ бүр үнэхээр гоё ажил байна гэж анх бодож ирсэн. Oh my god. Тэгэл угаасаа дадлагын оюутан байхдаа бас TikTok trend бүр амар хийдэг байсан. Тэгэл гэртээ home office хийж байхдаа TikTok үзсэн. TikTok ухаал тэнгүүт манай нөгөө найз мэд хамт байхдаа асуудаг чи ажиллаж байгаа юм уу яг гингүүт яа I paid for this гэх. Тэр мөр айгуу тийм fun байсан. Тэгээ ерөнхийдөө бол иймэрхүү ажил хийжсэн учраас айгуу тийм одоо дахиж үлдээ ажиллаж үзье гэсэн тийм сонирхол бол анх айгуу бууж байсан. За тэгээд L'Oreal яадаг гингүү дадлагын оюутан байх үедээ 3 билүү 4 удаа ийм ревю болдог. Тэр нь болохоор намайг үнэлдэг гэх юм уу. 3 дахь сар дээр хамгийн чухал нь болдог. 3 4 дээр 2 удаа айгуу чухал нь болдог. 3 дээр болохоор зүгээр ихний юугаа сайн хийж байгаа, юун дээр анхаарах уу гэсэн талын уулзалт болдог. 4 дээр болохоор манай менежер яг өмнөх 3 дахь дээр хийсэн шиг хариугаа өгснөхийн дараа хамгийн доор нь L'Oreal-д санал болгох уу, санал болгохгүй юу гэсэн сонголтыг сонгох хэрэгтэй манай менежер. Тэнгүүд хамгийн юуг нь хэрвээ чи жишээ нь L'Oreal-д сонгохгүй гэсэн тийм юм tick box-ыг авчих юм бол 2 сарын турш буцаад ингээд ажиллаа дуусгах хэрэгтэй гэж боддоо. Тэгэхээр жоохон чанга. За ихээр чанга. Тэгээ энэ талаар бас ягаад чанга гэж нэгэнгүүд би өөрөө менежер болоод тэгээ дадлагын оюутандаа санал болохгүй гэд бичингүүд үнэхээр хэцүү юм байлээ. Би бүр зүгээр just kill me. Айгуу тийм зөөлхөн хүн тэнгүү би зүгээр яах юм бэ гэд би бүр тэгээ худлаагаас угаасаа санал болгоно гэж болохгүй шүү дээ. Тэгээл би бүр зүгээр айгуу хэцүү байдал орчихсон бомб авцаа тэр яг. Тэгээд би тэр менежеруудтайгаа айгуу сайн харилцаатай байсан. Тэгээд миний хүснэгтүүдэд дандаа ингээд positive feedback өгдөг. Тэгээд ерөнхийдөө намайг L'Oreal-д ингээд үлдээх хэрэгтэй гэсэн комент энэ төр бичээд манай менежер ерөнхийдөө бол намайг L'Oreal-д ороход айгуу тусалж исэн. Даргаасаа ингээд номоныг L'Oreal-д ингээд үлдээхийг хүсэж байна гэсэн ийм tick box авчих юм бол ийм бизнес кейст оролцох хэрэгтэй болдог заяа. Тэнгүүд бизнес кейс гингүүд ингээ группээрээ өөр дадлагын хүмүүстэй би хамтраад 5 гишүүн байлаа юм уу 6 гишүүн байлаа гэхэд хамтраад бизнес кейс дээр ажилладаг. Тэгээ одоо жишээ нь ямар нэгэн утга санаатай юм хийгээд энийг solve хийгээд өгчдөг. Тэгээ одоо яаж та нар маркетингийг хийх үү, яаж энийг хийх үү, инкод хийх үү гэсэн нэг тийм бизнес кейс өгөөд тэрэн дээр нь бид нар ажилладаг. Тэнгүүд энэ нь ингээд live бид нар ингээд ярилцж байгаа хооронд 2 хүн, нэг HR боёо одоо хүний нөөцийн хүн, тэгээд нэг менежер дарга бидний юу хийхийг нь хараад сонсоод байж идэг. Тэгээд өгнөт өгдөг. За, номон ийм юм байна, багаар ингэж ажилт юм байна, ийм юм байна. За, тэр Жулия ийм юм байна ингээд бичээд те. Тэгээд ерөнхийдөө бол бидний ингээд ажиглаад байж идэг гэсэн үг. Яг бизнес кейсээ өгөөд 7 хоногийн дараа хүний нөөцтэй тийм ярилцлага болдог. Тэгээд тэр хоёр дээрээ ингээд аягүй сайн байгаад
ерөнхийдөө бас менежер айгуу сайн үнэлгээ авцсан байгаад ерөнхийдөө байх юм бол ер нь L'Oreal ажилд орох ингээд ихний алхам тавигддаг. Тэгээд гол нь нөгөө менежераас ийм тик авсан ч гэсэн бас үлдэх тийм боломж нь дахиад бага. Ягаад гэвэл наа чиг ийм дадлагын оюутнууд L'Oreal дотор ингээд бараг 300 илүү 400-гээр ингээд орж ирсэн байдаг байхгүй нэг батч нь те одоо миний жишээ 1 сараас 6 сарын хооронд байсан байлаа гэж бодоход тэр хооронд орж ирсэн дадлагын оюутнууд 400 ширхэг 400 хүн ингээд байгаа гэсэн үг. Тэнгүүд тэр дундаас 10 хүрэхгүй бага хугацааны ажилтныг авдаг. CDD гэдээ ярьсан шиг яг ингээд статистикаар ярих юм бол бүр ингээд баталгаатай заяа. Тэгэнгүүт бараг 10 ч хүрэхгүй заримдаа бараг 5 авыг л авдаг ч юм уу те ингээд айгу ерөнхийдөө бол бага. Гэтэ яг хуу 400 дотроос зарим нь 100 мөн одоо ажил шууд хаагаагүй те ингээд дахиад 2 дугаар жилийн сургуультай сурах хэрэгтэй ч юм уу тийм бас тохиолдол байгаа. Гэхдээ ихэнх нь ерөнхийдөө л ингээд end of master те хийж байгаа хүмүүс байдаг. Тэгээ ерөнхийдөө бол өрсөлдөөн ихтэй. Тэгээ тэн дээр ингээ гайгүй тэнцчих юм бол яг ингээ өөрт чинь тохирсон ч юм уу те ингээд иймэрхүү ажлуудыг хүний нөөц гэж иймэрхүү юм шиг байна гэж бодонгуудаа за энэ брендийн энэ хүмүүстэй чи уулз гээд интервью цаг өгчдөг. Тэнгүүд тэгээ дахиад интервью хийгээд те менежертэй менежертэй хийгээл нөгөө нэг процесс руу буцаад орчиж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө зөндөө интервью буюу ярилцлаганд ордог. Гэхдээ би айгу аттай бас давхар юм хийжсэн. Яаж исэн бэ гэсэн чинь манай senior дарга гэдээ ярьжсэн шүү дээ. Манай хамгийн том ахлах дарга надаа айгу сайн байсан. Тэгээд намайг айгу L'Oreal-ийн профайл чи L'Oreal-д үлдэх ёстой гэж надад хэлээд тэгээд яасан гэсэн чинь өөрийнхөө брендийнхаа хүний нөөцтэйгээ ярилцаад номонтой та уулзах ёстой тийм ингээ номон бол одоо L'Oreal-д үлдэх ёстой нэг хүний нэгэ тийм учраас чи уулзаад алд гэд ингээд тэр хүний нөөцтэйгээ ярилцсан гэж байгаа хгүй. Тэгэхээр би бүр what би танаас би ингээ би тэр хүнээс юусаа асуугаагүй штэ өөг нь бол тийм ингээ намайг багтаа аваач ч юм уу ингээ чи тэгээч гэж амар force хийгээгүй. Тэгсэн чинь айгу хөөрхөн өөрөө ингээ санаачлаад номоныг үлдээх хэрэгтэй. Гэт тэгээд намайг хүний нөөцтэй ингээд уулзуулж ирсэн. Тэнгүүд би ингээд яг өндөө хоёр өөр хүний нөөцтэй уулзж байгаа байхгүй яа ингээд generic буюу talent acquisition гэдэг нэг хүний нөөц байгаа. Тэр нь болохоор бүх одоо дадлагын оюутнуудыг хариуцдаг хүний нөөц. Тэнгүүд манай даргын уулзалт нь болохоор брэнд хариуцсан хүний нөөц. Тэнгүүд би ингээд хоёр хүний нөөцтэй зэрэг уулзж ирсэн. Тэгээд угаасаа тэр үед тэр хүний нөөц маань хэлж ирсэн үг нь болохоор бусад дадлагын оюутнуудтай бас fair буюу те ингээд тэгш хэрэгтэй байхын тулд би тэр talent acquisition хүний нөөцийн хариуг хүлээнэ. Хэрвээ тэр одоо talent acquisition-ы хүний нөөц нь чамайг таалах юм бол ингээд бид хоёр agree хийгээд энэ брендтэй чамайг авч үлдэхийг би хичээе. Гэт нэг тиймэрхүү утгатай юм хэлж ирсэн. Тэгэхээр бас шудраг тоглосон гэсэн үгтэй ингээд тэр хүн бол за авчиж зүгээр шууд ингээ хийгээгүй мөрөж бас болох байсан favoritism үзүүлээд те. Гэхдээ тийгээгүй ингээд дүгнэлтийн хүлээгээд тэгээд ерөнхийдөө хоёр талдаа хоёултанд дажгүй үнэлгээ авсан учраас намайг ерөнхийдөө брендтэй үлдэж авахулж исэн гэсэн үг. Тэгээд би амар happy байсан. Гэхдээ тэгээд миний угаасаа ярилцлага бол дуусчаагүй яг түрүүн хэлсэнчлэн тэр хүний нөөц брэнд хүний нөөц намайг авахар болоод гэхдээ намайг авахын тулд миний нөгөө нэг арьсны арчилгаанд ажиллаж ирснаас өсний арчилгаан руу ажиллахаар болсон. Яагаад гэсэн чинь уг нь манай тэр senior manager Bruno гэдэг залуу намайг таалаад багтаа авахыг хүссэн. Гэхдээ гол нь нөгөө head count буюу хүний орон зай манай арьс арчилгааны багт байгаагүй. Нөгөө урт хугацааны ажилтныг авах тийм орон зай байгаагүй. Тийм учраас миний ирээдүг бодоод тэр хүний нөөц маань чи одоогийн байдлаар ингээд бага хугацааны ажил те 6 сар хийчихээ 6 сар илүү 3 сар илүү 4 сар хийсэн юм байна. 4 сар хийчихээ тэнгүүд 12 сарын сүүлээр CDI буюу урт хугацааны позишн онгоох юм аа өсний арчилгаанд. Тийм учраас чамайг би энэ өсний арчилгаанд тавьчих юм бол чи 12 сард тэр позишн нь онгоонгууд тэр одоо хийж байгаа хүн нь яваад өгөнгүүд чи ингээд replace хийх юм аа. Тийм учраас чи ингээд энэ өсний арчилгааны хүмүүстэй уулзаад интервьюд оролцоод өөрийгөө батлаад хаа. Тэгээгүй байсан бол би арчилгаанд үлдэх юм бол
3 сарын дараа 3 сарын ингээ бага хугацааны ажил хийжэл чао өөр ажил байхгүй опсоо бай гэхээр байх байсан. Тийм учраас айгуу тийм strategically good move байсан. Тэгэл би of course тэ ингээд бас миний ирээдүй урт хугацаагаар намайг авахыг ингээд аль хэдийнэ дадлагын оюутан байхад нь хилчиж байгаад баярлаа тэ. Ерөнхийдөө хилцэн тэгээ бодонгууд дадлагын оюутан дүүн ингээд чамайг урт хугацаагаар авна гэж хэлдэггүй байхгүй юу. Уг нь бол тэгвэл тэ ингээд CDD хийждэг яаж перформ хийхин бас мэдэхгүй шүү дээ. Ерөнхийдөө бол үндсэн ажилтан болчдаг тэнгуүтээ бас ажлын юугаа дааж чадах хүн байна уугүй юу мэдэхгүй учраас тэ шууд ингээд чамайг шууд урт хугацааны үндсэн ажилтнаар авна гэж болохгүй байхгүй юу. Тэгсэн чинь намайг шууд тэгжсэн. Тэгэхээр би бүр зүгээр I'm so happy тэ. Гэхдээ угаасаа ингээд контракт хийх хүртлээр бол би тэр үгэнд нь итгэхийг хүсээгүй. Яагаад ч юм тэ ингээд 4 сарын дараа за баярлаа баяртай бид нар ингээд өөр хүн олцсон гэх чинь билүү. I have trust issue. Тэгээд ерөнхийдөө бол CDD боёо богино хугацааны үндсэн ажилтан болж анх орж исэн. Би бүр анх тэгээд богино хугацааны ажилтныг юм гэрээ авч байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө би бүр зүгээр амар happy байсан. Би бүр ингээд wow yes I did it тэ. Тэнгүүд гэхдээ за байж буруу нэг information мартчихээн. Тэгээд HR-тай ингээд яасан гэсэн шүү дээ ярилцсан гэсэн шүү дээ. Тэнгүүтээ тэрнийхээ дараа тэр брэндтэй орох даргатай даргатай дахиад ярилцлаганд орох ажилтай. It's never ending. Хизээж дуусахгүй ярилцлаганууд. Тэнгүүд угаасаа арьс арчилгаанд би анх дадлага хийж агаад үс арчилгаа руу шилжсэн байхгүй. Тэнгүүд үс арчилгааны даргалт нартай нь би ярилцлаганд ороод уулзаад тэгээд таалагдаад анх ажилд орсон гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол олон хүмүүстэй ярилцлаганд орж иж ерөнхийдөө бол богино хугацааны ажлыг бас ингээд secure хийж исэн. Тэгээ орсныхаа дараа 4 сар болсны дараа тэгээд тэр хүмүүс маань бас надад уулзалтайгаа за чи ямар хөө мэдэрч ийн ямар энэ үлдмээр энэ ямар энэ бид нар бол чамайг таалж байна гэсэн хариу. Тэгэхээр би of course гэл тэгэл үлдчихсэн тэр үедээ. Тэгээд тэрнээсээ хойш одоо 3 жил тэг ингээд ажиллаа хийгээд явж байна үндсэн ажилтныхаа хуваар тийм. За нэг тиймэрхүү тэгж ерөнхийдөө анх ажилдаа орж исэн түүхтэй. Тэгээд бас нэг funny anecdote гэдээ ярих юм бол нөгөө нэг манай product team-ийн тэр үед панье буюу нэг тийм том уулзалт болдог байсан аахгүй презентац өөртөө тавьдаг. Ирээдүйн 2 жилийн дараа би болгох бүтээгдэхүүнээ ингээд том хүмүүсийн урд ингээд тавьдаг тийм том уулзалт болдог. Тэнгүү тэр хүмүүс бүх budget entry presentation дээрээ тавиал одоо бүтээгдэхүүнүүдээ одоо маркеттэй байхгүй ч гэсэн иймэрхүү shapeтэй энтер гээл mock-up бэлдэж мэлдэл нэг тиймэрхүү том уулзалт болдог. Тэнгүүд эднээс чинь одоо бичлэгэнд зарцуулах бажет байхгүй мөнгө байхгүй. Тэнгүүд надаас асуугаа чи айгу сошиал медианд сайн те иймэрхүү бичлэг хийж чадах уу гэд. Тэгэхээр би санал энтер болгоо те. За энэ бүтээгдэхүүнүүдээ ингээ apply хийж байгаа иймэрхүү бичлэг хийгээд ийм дуу тавиад ингээд иймэрхүү тренд pop те одоо тэр үед TikTok яг ихэнд яг тренд болж ирсэн үе тэнгүүд яг иймэрхүү юм хийчихийгээл би санал болгоо тэрийг би рекорд хийгээл би бүр ингээд өөрөө гэртээ ингээд маск шит мэд хийж байгаа бичлэг хийгээд транзит хийж хэмээгээд бичлэгээ ингээд тавиад тэгсэн чинь тэгэл тэднээсийг манай дарга нар таалал тэгэл за би нэг шууд энэ том презентацийнхаа дэлгэцэн дээр 50 баймын гээд тэгэл бүгдээрээ зүгээр том уулзалтаа дуусныхаа дараа номуна чи юу энэ дээр том дэлгэцэн дээр гарсан үнэхээр баярлалаа your effort дараараа гэл иймэрхүү бичлэг ингээд мессеж над руу бичээл ерөнхийдөө бол байжсэн. Тэнгүүд угаасаа бусад дадлагын оюутнуудаасаа ингээд stand out болчих жоохгүй бид нар ингээд дөрүүлээ байсан энэ багта. Тэнгүүд би ингээл ганц систем болчихж байгаа байхгүй юу. Тэнгүүд тэр тал дээр бас ийм willing to do things тэ ингээд би одоо TikTok master биш тэр үедээ тэ зүгээр л нэг сар хийсэн тэгэл болцсон байсан. Зүгээр л видео хальт зүгээр croplol editlol бичиг хийжилж мэдэх тэ тэнгүүд тэрийг голохгүйгээр би би хийгээд үгүйгээл хийжсэн. Тэгэл тэр тал нь бас айгу хүмүүс таалагдсан юм шиг байлаа. Та том директор энэ намаагаас үзэж мэдээд тэ тэгээд ерөнхийдөө бол дойл дарахад айгу том түлхэц болсон гэж би боддог. За тэгээд дүгнэлт яагаад ингэж L'Oreal анх орж чадсан гэдэг дүгнэлт гэд бодох юм бол тэ ингээд зан чанарын хувьд эсвэл яг юу зөв хийсэн гэд би одоо өөртөө л анализ хийж байгаа хгүй яг үүндээ бол тэ бодох юм бол дадлын оюутан багт амар organized би одоо хийх ёстой to do list энэ iPad-н дээр бичээд ийм хийх ёстой энэ гэл айгу бүх юмаа ингээд амар тийм
organized юм хэцэгтэй байдаг байсан. Хоцрох дурггүй, би цаг айгүй барих дуртай. Жишээ нь ингээд одоо би дадлахын оюутан байхдаа тий одоо e-commerce контентуудыг ингээд 12 сард би ингээд delivery хийгээд улсууд руу явуулах ёстой гэхэд би ингээд бүр ингээд sharp тий. За 11 сар болчлоо энийг ингээд finalize хийгээд дуусгах ёстой гэж тэгэл менежертэй хамаг юм үзүүлээл. За тайминг бол ийм байгаа шүү. Тэгэхээр өнөөдөр юм уу маргааш ингээд approve хийж ингээд delivery time яан ийн тэгнэ гэл тэгэл ерөнхийдөө бол тэр зам айгу таалагдчих байсан гэсэн. Тэгээд тэрний хажуугаас бас угаасаа ингээд амар хийх сонирхол ихтэй тийм ингээд бүр ингээд нүдэн дээр ингээд галаасаа за хиймээр байна гэсэн нэг тийм зам байсан гэсэн. Тэгээд ерөнхийдөө ямиг амар хурдан сурсан байдаг. Ерөнхийдөө тэгээд жишээ нь ингээд би бүр хамгийн анх дадлын оюутан байхдаа нэг юм санддаг байхгүй манай senior дарга би ингээд хоёр даргатайсан байхгүй нэг ингээд одоо зүгээр жирийн дарга гэх юм уу? Жирийн дарга тэнгууд нэг senior дарга тий одоо арай ахмад ахлах дарга тий тэнгууд ингээл төвшнөрөө бол би ингээд 3-т байгаа ш тий тэнгууд нэг удаа манай senior дарга надаас юм асуугаад за энэ нь хаана вэ гэж асуудаг хгүй. Тэгсэн чинь тэр нь би бүр зүгээр мэдэхгүй надаа хинч заагаагүй тий яаж одоо вебсайтн дээр яаж үсгэх юм яахын надад ерөөсө хинч заагаагүй хаана байгааг надаа хинч бас заагаагүй нэг юм байсан хгүй. Тэгэл би шууд хариу бичээс өмнө баахан юмнуудаас хайгаал handover book interest юмнуудаас хайгаал яах вэ их үгэл тэгснэ мэйл интер дээр хайгаал тэгсэн чи яг азар яг миний нөгөө нэг жирийн дарга маань нэг мэйл биччихсэн байж тараад нэг сар марын өмнө юм хэдэн 7 хоногийн өмнө яг нэг хүнлэг мэйл бичсэн тэгээ намайг лупэндээ хийцэн байсан. Тэгтээ тэр үед болохоор чи тоогоод хэрэггүй гэхдээ яг ирээдүйд чамд би тайлбарлана гэж орчсон тийм мэйлээс аахгүй юу. Тэгээд тэр мэйлийг олоод нөгөө нэг search button дээр угаасаа senior manager-га хэлсэн үгийг search хийсэн. Тэгээл тэгсэн чи тэр гараад ирсэн. Тэгээл би шууд тэрийг олоод энэ юм байна. Тэгвэл энийг хаанаас олох вэ? Эндээс ингээ олчих ингээрээ гэл тэгээл шууд менежер руу том менежер руу бичээл энэ одоохондоо бүрэн дуусаагүй байгаа юм байна. Тэгэхээр би газ хурдан нээчиж болох юм байна. Танд хэрэгтэй мүү? Гээл тэгсэн чинь тийм газ хараа нэгээд өччих гээл тэгээл би тэр юм нээгээл өгч байсан. Тэнгүүд нэг тийм би яг мэдхгүй юм байж ич би мэдхгүй хаанаас сайх юм гэдэг тийм занд би бас айгу дургу. Тэнгүүд би өөрөө ингээд туршаад үзээд өөрөө хайгаад тэгжиж ерөнхийдөө хариу өгөх дуртай төрлийн хүн учраас нөө бэлэн будаа идэх дургу хүн учраас будаага өөрөө хайгаад тэгээд ерөнхийдөө бас тэгдэг байсан. Тэнгүүд тэр замыг бас анзаарч ирсэн гэсэн ингээ өөрөө ингээд юмаа хайж үзчээ дандаа бид нар дээр ирдэг сайн замтай энэ төр гэдэг нэг ревю өгдөг юм дээр бас биччихсэн. Тэгэхээр тэр бас чухал байж магадгүй шүү. Та нарт ингээд харуулах юм бол надаа ингээд ийм нөтний ингээд ийм хуудсууд байдаг гэсэн. Тэгэнгүүт ингээд weekly meeting гэл тэгэнгүүт хамаг ингээд нөтөө бичдэг те. Одоо иймэрхүү юм ярьсан. За байж харуулах хамаг юм бичсэн. Тэгэл би тэгэл надаас юм асуух юм бол хэрвээ би санахгүй байлаа гэхэд за байж байгаа би энэ дээрээ бичсэн байгаа гээл тэнгүүд одоо retouching энэ хүний хийж байгаа юм байна. 7 хоногийн дараа энэ хүн энийгээ ингэх юм байна. Тийм учраас би одоо сарын сүүлээр энийг ингэж чадах юм байна гэд ер нь бол organization надад амар их байсан. Тэр бол айгу зөв байсан гэж би боддог. Тэгэл угаасаа хүн хичээвэл заяа хичээнэ гэдэг шиг л манай Монгол үг байдаг шүү дээ. Тэнгүүтээ ер нь бол өөрөө сайн хичээгээл явхад ер нь бол алдахгүй. Тэгээд бас буруу юм бас хийх цаг үе байна. Тэ ингээ мэдхгүй байх үе байна. Тэнгүүд имэхгүйгээр асуух хэрэгтэй. Чи мэдхгүй яваад байвал өөрийгөө зовоогоол ингээд яваад байна. Гэтэ асууж явах хэрэгтэй. Би бол анхандаа яг мэдхгүй ч гэсэн өөрөө жоохон ухч төнхөж жагаад хариулт нь олох гэж хичээдэг те. Тэнгүүд хэрвээ хурдан олохоор юм байвал тэгж бас болж байгаа. Тэнгүүд те. Хэрвээ хайгаад тагаад олохгүй ингээд цаг маг үрхээр байвал шууд асуу. Хүмүүс бол there is no stupid question гэдэг. Тэнгүүд тэнийг асуулт гэж байхгүй. Тийм учраас бүх асуултаа асууж цаг тухайд нь те. Тэгээ тиймэрхүү open зан чанарууд бас хэрэгтэй юм шиг санагдчихсэн. За тэгээ өнөөдрийнхөө бичлэгийг ингээд дуусгая гэж бодлоо. Тэнгүүд дараагийн бичлэгүүдээр зөндөө санаа байна. Зөндөө ярих юм байна. Би чи яп хийх дуртай хүн учраас зөндөө санаа байна. Гэтэ комент хэсэг дээр ямар хуу зүйл дээр илүү
цаг зарцуулах уу те ингээд ямар хуу топик надаар яриулмаар байна гэсэн сонирхолтой юм байвал бичиж үлдээгээрээ тэгээд яванда хийх болно. Гэтэ зөндөө санаанууд байна, бичлэгний юмнууд байна. Тэгэхээр stay tuned. Bye.